Feed podcast Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос мэдчилж байна. Энэ бол бид хоёрын Монгол дэх анхны дугаараа. Өмнө нь бол 2 подкастыг бид рекорд хийсэн. Тэгээд хоёул англи дээр байсан маа. Тэгээд Монгол дээр бичиж байгаа учраас бид хоёр бас яг подкастынхаа утга учирыг, нэрийг нь бас өөрсдөө гэж гисэн. Бас танилцуулъя гэж бодож байна. Тэгээд анхны 2 подкаста болохоор 6 сарын өмнө, бараг 6 сарын өмнө бичсэн байгаа. Тэгээд тэрнээс хойш олон зүйл болсон байна. Тэгээд анхны 2 подкаста бид тэр Америкийн Вашингтон мужаас бичиж байсан. Тийм, Discovery Base бичижсэн. Тэр үед бол бид хоёр бол одоо сүйд бүсгүй харах хоёр байлаа. Одоо эхнэр нөхөр хоёр болсон байна. Тэгэхээр өнгөрсөн 6 сарын хугацаанд маш олон зүйл одоо болсныг бас сонсож байгаа хүмүүс мэдж байгаа хаа. Тэгээд маш завгүй. Цавх цайлаа. За намайг бол Ази гэдэг. Намайг Намин гэдэг. Тийм бид тэр одоо Монголд нүгэд ирч гисэн Монголдоо Улаанбаатарт амьдарч байна. Улаанбаатарт илгээлтийн чиглэлээрээ Улаанбаатарын UAM гэдэг байгууллагатай ажиллаад ингээд явж байна. Ерөнхийдөө бол энэ подкаст бол бид хоёр бол ерөнхийдөө өөрсдөө хийж байгаа зүйлсээ бүтэн цагаар ингээд хоёулаа үйлчилж байгаа. Энэ бүхнийг л ерөнхийдөө хуваалцах, дээрээс нь Монголд байгаа тэгээ бас Монголд гэлтгүү дэлхийд байгаа өөр хэлтэй залуучуудад ч гэсэн илгээлтийн чиглэл рүү одоо mobilize гэж ярьдээ шүү дээ, тийм. Яг монголоор бол ерөнхийдөө одоо илгээлтэд татаж оруулах, илгээлтийн талаар одоо зөв мэдгэдэггүй, мэдлэг өгөх. Ерөнхийдөө зорилго маань тийм байгаа. Тийм тэгээд энэ подкастаараа бас одоо Есүсийн бидэнд хийсэн агуу захирамжийг бас одоо гүйцэлдүүлэхэд энэ подкастаас хувь нэмэр оруулна хаа гэж тэр найдаж чинь. Тэгээд нэрний утга нь юу вэ нэ? Манай нэр чи одоо Beautiful Feed Ром намны одоо 10-15 дээр хийсэнчлэн сайн мэдээ түгээгчийн хөл ямар үзэсгэлэнтэй вэ гэдэг шүү дээ, тий. Бас сайн номын 52-ын 7 дээр ерөөдөө бол хуучин гэрээ номон дээр анх бол хэлсэн байдаг. Тэгээд одоо Пол бол энэ бас энийг иш татан ном дээр хэлсэн байдаг, тийм. Яг энэс санаа аваад бид хоёр ерөөдөө Beautiful Feed буюу үзэсгэлэнтэй хөл гэсэн подкастыг хийж байгаамаа. Тэгэхээр өнөөдөр хоёлоо яг юу ихлээ? Өнөөдөр хоёлаа өнгөрсөн 2 дугаарынхаа талаар ярилцсанаа. Өнгөрсөн 2 дугаар маань болохоор 2 өөр хүнтэй ярилцсан маа. Тэрийг болохоор бид нэг нэгээр нь хувааж аваад монгол хэл дээр ерөөдөө таймлууд тэгээд өөрсөндөө төрсэн сэтгэлдээ л хуваалцсан гэсэн үг л тийм. Тий. Одоо эхний дугаарыг бол Ази ярина. Тэр нь болохоор 1987 онд Монгол 90 онд байгаа тийм. 90 онд арчилал дараа Монголд ирж 5 жилийн хугацаанд мишнерсэн тэмгэр бүлийн талаар Ази ярих юм байна. Хоёр дахь дугаар болохоор Монголд богино хугацаагаар ирсэн Стив Кокрейн гэдэг хүний талаар ярих юм байна. Тэр үнтээс ярилцсан байгаа. Тийм. Тэр болохоор 1980 онд ирсэн байгаа. Тэгээд одоо энэ хүмүүсээс одоо энэ хамт ярилцж байсан энэ англи дээр ярилцсан зүйлсээ монголоор ерөөдөө сэтгэлээл ярина гэсэн үг л дээ. За, хойзоос эхлэе. За ерөөдөө шинэ формат маань иймэрхүү байгаа. Тэгээд цаашдаа бас анхны монгол хэл дээр хийж байгаа подкаст битээрээс өмнө 2хан дугаар хийсэн. Туршлага бол нэмгэн байгаа. Тийм тэгээд ямар ч байсан үргэлжлүүлээ те. Тэгээд хүсэж байгаа тогтмол хийж байна. Тийм байна. За тэгэхээр бид хоёр бол эхний нөхөр хоёр хүнтэй ярилцсан байгаа. Тэгээд сая хэлсэнчлэн 1990 оноос 95 оны хооронд 5 жилийн хугацаанд Монголд илгээлт хийсэн байсан. Тэгээд John Ivan Lutz гэдэг хүмүүс байгаа. Тэгээд магадгүй энэ подкастыг сонсож байгаа хүмүүс энэ хоёрыг мэдчихэж магадгүй. Яагаад тэгэхээр Монголд бол те ямар ч итгэвч хүн байхгүй байхад те нэг анхны итгэгчид ингээд бий болж байгаа. Баг итгэвч байсан гэж ярьсан шүү дээ тий. Тэгээд тиймэрхүү зүйлсээс ингээд тий. Тэгээд бид хизээш биднээс сонсож байгаагүй тэр сонирхолтой зүйлсүүдийг ярьсан маа. Ийм хүмүүстэй ярьсан. Хэрвээ та нар мэдж байгаа бол энэ хүмүүстэй холбогдмоор байлаас бит хоёр тэгээ манай подкаст хандаж болно. Та нарт энэ хүмүүстэй холбож өгч болно. Тэгэхээр ерхий түүгээс нь яриа л да тий. Мэдээж яагаад Монголд ирсэн бэ? Яагаад Монголыг сонгосон бэ? Энэ дэлхий дээр байгаа өчтөчнөө орноос яагаад Монголыг сонгосон бэ гэдэг нь их сонирм байгаа. Тэгээд тэр хоёрын одоо нөхөр нь бол John гэдэг хүн байна. Тэгээд John болохоор 1981 онд
их сургуулийн оюутан байсан байгаа байхгүй. Тэгээд South Carolina-д одоо их сургуулийн оюутан байсан. Тэр үед тэ нэг одоо номлогч ирээд хэлсэн байгаа. Либия, Албани, тэгээд Монгол гэсэн энэ гурван улсад нэг ч итгэгч байхгүй. Тэр нэгээд Христийн нэрийг мэддэг хүн байхгүй. Тэгээ хин энэ газар руу явж тэ Христийн талаар тэр сайн мэдээг ярих вэ гэж хэлж явах үед тэгээд бол тэр үед ингээд тэр ингээд залбираад ингээд номлоо дуусны дараа өрөөндөө ороод уйлсан гэж аах гэдэг. Уйлаа тэ залбираад тэгээд үнэхээр Есүсийн нэгүр тэр газар ингээд тэ нэр танигтаагүй мэддэгтэйг байгаа бол тэ би энд байна намайг илгээ гэж эзэн би энд намайг илгээж гэж өөрөө яг тэгэж хэлээ залбирчсэн гэж аах. Гэхдээ тэр үед Либия, Албани, Монгол гэсэн юм гурван улс байхад юу гэдэг те өөрийнхөө хамгийн одоо очихыг хүсээгүй юм одоо илүү айж исэн. Тишэл биш шүү гэж бодож исэн улс Монгол улс гэсэн. Монгол хэл биш шүү гэж бодсон байгаа байхгүй. Тэгээ эхлээд болохоор юу гэдэг юм. За би Либия руу явъя гэж бодоод тэгээд гисэн чинь ерөөдөө бүх ингээ хаалга хаалттай байсан. Тэгээ юу гэдэг тэг эзэн зөвшөөрөөгүй те хоёр тэгээд Албани руу явъя гэд бас одоо дараагийн жил нь одоо хөөцөлсөн байгаа байхгүй. Энэ бол 1981 он бас. Тэгээд 2 жилийн хугацаанд 3 жилийн хугацаанд ингээ залбираад 2 жилийн хугацаанд ингээ залбираад энэ хоёр орн бүтээгүй. Тэгээд за тэгвэл би тэгвэл Монгол руу явж болохоор аа нүгэд бас ингээ одоо үүд хаалгуудыг тогшиж эхэлсэн байгаа байхгүй. Тэгээд 1984 онд ингээд Токиод ийм конференц болсон байгаа байхгүй. Энийг бол одоо юу гэдэг хүмүүс сонсоог байгаа хэрэг. Амар сонирхолтой. Энэ конференц ямар юм зориулагдсан бэхээр Монголд яаж авралын тэгээ зарыг сайн мэдээг яаж ямар хэлбэрээр түгээх вэ, тараах вэ гэсэн ингээд дэлхийн одоо том илгээлтийн байгууллагуудын удирдлагуудын том хурал болсон байгаа байхгүй. Тэгээд өөр ингээд South Carolina буюу одоо Америкийн зүүн эрэгт байсан хүн, Америкийн баруун эрэгт одоо бүртгэл болж байсан байгаа Сиэтлд. Бүртгэл Сиэтл бүр ингээд нисч ирээ тэгээ уулзсан байгаа. Би ингээд Монгол руу ямаар байна. Би яаж тэр конференцд очиж оролцох вэ гэдгсэн чинь бүртгэл хийжсэн. Энэ зөвхөн удирдах албанд тушаалтаа ч юм уу те ийм хүмүүс явж байгаа. Чи бол оюутан уучлаарай чи бүр боломжгүй гэсэн мөн. Тэгээ нөгөөд чинь би ямар арга чарга байна. Би ингээ те үнэхээр ямаар байна гэд. Тэгээд тэгсэн чинь тэнд Pioneer гэдэг одоо байгууллага манай Монголд бас би Pioneer-ийн төлөөлөгч хүмүүстэй уулзчихсан. Тэр Pioneer гэдэг байгууллагын хүн нь одоо тэр байгууллагыг төлөөлж очих хүн байгаагүй юм. Тэгээ тэр хүн одоо executive буюу одоо тэр байгууллагыг одоо төлөөлж тэр конференцд явсан гэсэн үг байхгүй. Очихдоо хамгийн залуу хүн байсан маа. Тэгээ конференцд нь ингээд очиод ингээл дандаа ингээл дараа нар цугуулсан ингээл амар юм ярьж нээж байгаа. Тэгээд өөрөө болохоор залуухан оюутан. Гэхдээ яг тэр дунд ингээд би ингээ Монгол руу явж ингээд өөрөө бүтэн цагаар ингээд Монголд ингээд юу гэдэг юм байна. Авралын зар таар гэсэн тийм хүн байгаагүй. Харин гэдэг бүгдээр ингээд ерөөхдөө ингээд тойрол зүйлсээр тэгээ яг тэр дунд ингээд хин Монгол руу явах вэ гэдэг ингээд одоо хурлын төгсгөл тгсэн чинь ганцаархнаа гараа өгчээсэн гэж байгаа байхгүй. Өөрөө. Үнэхээр Монголын төлөө 1981 оноос хойш Монголын төлөө залбирсан. Эдийн 90 онд ирсэн ч гэсэн те Монголд ирэхийн тулд ингээд 9 жилийн хугацаанд бэлдсэн. Тэр бэлдсэн ингээд үйл явцыг одоо ингээд юу гэдэг яриа л да тий. Тэгэхээр ингээ Монгол болохоор гэхдээ яг тэр үед ингээ хэлж байгаа байхгүй. Монголын нөхцөл байдал гэх юм бол тэг коммунист байсныг бид мэдчихэж байгаа тий. Тэгээд яг одоогийн Монгол гэж сонсохоор хойд солонгос шиг тийм сэтгэл төрдөг байсан гэж байгаа байхгүй. Одоо бид нэр хойд солонгос гэхэл ингээл хаалттай юу болж байгааг мэддэхгүй нэг тийм яг тэр үед тийм сэтгэл төрж исэн даа. Тэгээд тэр үед хурал дээр хүмүүс юу гэж хэлжсэн бэхээр Монгол бол сайн мэдээ тараахад хамгийн хэцүү одоо лалын бус шашинтай орн бол Монгол орн юм а гэж тэр үед хэлжсэн байхгүй. Тэгэхээр манай Монгол тэр үед бол тий сайн мэдээ тарахт маш хэцүү тийм орнуудын тоонд орж ирсэн маа. Тэгээд тэр хоёр тэрнээс хойш ингээд юу гэдэг Монгол руу явах ингээд үр таалгууд бүгд ингээд нэг нэгээр нээгдэжсэн байгаа байхгүй. Тэгээд Монгол руу ингээд эзэнтэй үр таалгуудыг нээгдэжсэн, дуудажсэн маа. Тэгээд 1987 онд Монгол анх удаа ирсэн маа. Гэхдээ тэр үед ингээд ганцхан ирэх боломж байсан нь анчны визээр ирэх боломжтойсэн гэж байна. Тэгээ айгүй их хөргийн нийтдээ би Монгол дээр юу агнсан бэ гэвэл би зүгээр сатаныг л агнсан. Тэгээ муу Иесусыг л агнсан байгаа гэж байна. Тэгээ тэр үед бас нэг Америк Монгол хоёрын хооронд дипломат харилцаа байхгүйсэн. Тэгээ би үнэс мэдэхгүй л дээ бас судалж харах хэрэгтэй баг. Тэгээд ингээд уулзаад аялах гад ирсэн үедээ маш олон сонирхолтой зүйлсүүдийг ярьсан. Тэгээд эренгуутлаа тэр үед ч одоо Монголд заавал
хөтчин ингээ хамт явдаг, дагаж явдаг. Тэгээл ямар нэгэн байдлаар тагнуулын хүн байна уу гэж хардах ч юм уу тий. Социалист улс байсан учраас ингээ маш олон зүйлс болжсэн гэж байгаа юм. Тэгээд болж байсан аюу сонирхолтой зүйлээс надад үлдсэн болохоор ингээд хүүхдүүдэд ингээ чихэр дараад өгсөн чинь цагтаа ирээд та нар яг бөөлжиж гарах гэж цагтаа хэлсэн гэж байгаа юм. Тэр хоёр ойлгохгүй ч гэсэн ингээд хүүхдээ үйл явцд ингээд болж байгаа зүйлсийг хараад тэгж ойлгож ирсэн гэж байгаа юм. Тэг хамт тоолонгууд ингээд ирээл бойл гэлдэг ч юм уу, ууралдаг ч юм уу тий. Хавчлагтай байсан. Тий, тэгээ зураг дарж болохгүй Монголд. Тий, тэгээ тэд нар фристби ингээд тоглосон юм байна л да. Тэгээ фристби тоглосон чинь бас та нарын хүмүүстэй тоглож болохгүй тий. Тэр нь зүгээр нэг шийддэг юм байдаг шүү дээ. Тий, хөрөнгөтний одоо яг тийм хөрөнгөтөө одоо хөрөнгөтөө улсаас ирсэн хөрөнгөтний үзэлтэй одоо гахаа ч юм уу тиймэрхүү байдлаар ингээд үзчихсэн гэж ярьж байгаа байхгүй. Тэгээд бас нөгөө битэр тэгсэн битэр ингээд дандаа ингээд юу гэдэг жуулчдын хийдэг юм хиймээрг байна. Битэр ингээд жуулчдын бусын юм газар битрийг аваачиж битэр ингээд асамжаан газар очих болох уу гэд. Тэгээд нөгөө хөтчөөс асуугаад хөтч нь асамжаан газар аваацсан гэж байгаа байхгүй. Гэсэн чинь маргааш нас нь тэр хөтч дахиж ажилдаа хийгээгүй гэж байгаа юм. Яа тэгэхээр одоо юу гэдгийг одоо хөтөлбөрөөс гадуур зүйлсийг хийсэн тий. Тэгвэл жуулчныхаа юм хийх ёстой социалист улсын одоо бодлого тэр хүн ажилгүй болсон гэж өөрөө тэгж яах. Миний таамгаар тэр юм ихтэй ажилгүй болсон. Тэгээд тэр хоёр ингээд явсаар байгаа одоо юу гэдгийг Монгол битэр яаж иж болох вэ гэдэг нэг их сургуулийн хүн юм уу? Их сургууль руу орж асуусан юм уу? Эсвэл хаанаас асуусан би мэдэхгүй байна. Ямар ч нэг хүнтэй уулзаад битэр яаж Монголд амьдарч болох вэ? Ямар боломж байна гэсэн чинь хоёр англиар сураа гэсэн юм. Уу юу яриад байгаа битэрчүүд англитэй хүмүүс юу англиар сур гэсэн чинь үгүй та хоёр англи хэлийг яаж заахыг сур. Өөртөө сургалтуудад хамаг тэгээд Монголд англи хэлний багшаар ирж ажиллаж болно. Гэхдээ my hands are tied гэж хэлсэн байхгүй. Би бол юу ч хийж чадахгүй байна та хоёрын төлөө. Яа тэгэхээр тэр үедээ социалист, коммунист дэглэмтэй байсан уус. Тэгээд тэр хоёр монголоор дайраад цаашаа Орос руу яваад галт тэргээр тэгээд тэр ясаад Унгарт очсон маа. Унгарт очингуудлаа тэр үед нэг одоо Монголд одоо нэг Библи орчуулж ирсэн Джон Гибн гоо. Залгасан байгаа хөө Герман руу. Тэгээ ингээд залгаад өөрсдөө Монголд ингээд зүрх сэтгэлтэй байгаа юу хийх вэ гэж бүхцүүлээ. Тэр Джон Гибнтэй юунд л уулзсан шүү. Тэр нэг Токиогийн конференц дээр Монголын төлөө. Тэр конференц дээр уулзал тэгэл тэр хоёр утсаар залгаад асуусан чинь бид яаж монголчуудаа уулзах вэ? Яаж ингээ монгол хүмүүстэй холбоо тогтоох вэ гэдгсэн чинь та хоёр одоо юу гэдэг те зүү газар байгаа маань. Унгарт байгаа гэдэг үү юм. Унгартын одоо Монгол факультет байгаа их сургууль. Тэгээд тэнд монгол оюутнууд байгаа. Тэднэртэй танилцсан гэж байгаа юм. Тэгээ хоёлоо тэр Унгарийн тэр одоо сургуульд нь очиод англи хэлний багшаар бүртгүүлээд шууд дээр ажилд орсон юм зэ. Тэгээд тэгсэн чинь монголчуудыг ингээд тусгаарлцдаг заяа социалист улсаас ирсэн учраас уулзч болохгүй. Тэр оюутнуудтай. Тэгээ ихэд ингээд байнга бас тэр оюутнуудыг хүмүүс ингээд ажигладаг байсан гэж хэлж байгаа байхгүй. Ямар хүнтэй уулзж гин юу гэдэг яагаад тэгэхээр тодорхой хэмжээнд ингээд нөгөө социалист гэдэг чинь тодорхой хэмжээнд ингээд барьж штэ бүртгэлээдэг барьдаг тий. Тэгээд тэр уулзч тахад яах вэ? Ямар байдлаар одоо бид тэр монголчуудтай уулзна гэж ирчээд одоо монгол хүнтэй уулзч чадахгүй яах вэ гэд. Тэгээд байж байгаа үед ихнэр нь хоёлоо тэгвэл монгол хэлний оюутан болоод Унгарийн тэр сургуульд нь орчих л доо гэх тийм санаа гаргаад. Тэгээд хоёлоо очиж бүртгүүлсэн чинь монгол хэлний одоо багш байсан хүмүүс монгол хэлний одоо сурагчаар одоо сурж оюутнаас сурж гисэн байгаа байхгүй. Тэгээд гисэн чинь за та хоёр нэг юм зайлшгүй их өстой та хоёр монгол оюутнуудаа цаг өнгөрүүлж хэлээ сурах хэрэгтэй шүү гэсэн чинь энэ жил одоо бид нэрийг хүсэж байгаа зүйл шүү дээ. Тэгээл ингээл монгол оюутнуудаа ингээл уулзаал нэг ингээл гэр бүлтэй айгүй дотн байсан гэж байна. Тэгэл монгол хүмүүстэй уулзаал монгол хүмүүсийн тий зан характер ингээл яг хэл усыг ингээл судлаад. Тэгээд хоёулаа уулзгаа тий та нарын юу ингээд юу гэдэг англиар ингээд тэгээ тодорхой хэмжээнд ойлгохдаг бол бас битэрийнхийг ингээд сонсох юм бол англиар сонсохыг хүсвэл тий манай хамгийн анхны подкастер номер 1 подкастер ярьсан зүйлсийг өөрсдийн хорн сонсох боломжтой. Тий тэгээ бас манай хоёр бас өөрсдөө монгол хэлтэй. Тий. Гэтэ үед одоо ингээд монголоор яриаг үтэн жил болж байгаа 95 оноос хойш гэдэг чинь тийм одоо Монголд ирсэн үед нь бол бит хоёрын энэ нь бол төрөөг байсан байхгүй тий. Тэгээ Монголоос явж ирэхэд манай эхнэр төрж исэн байгаа байхгүй. Тий тэгээд 95 оноос хойш Монгол байгаа гэхээр үгүй 24. Тийм бүр хилээ ингээд ерөөхдөө Монгол сурж исэн хэлээ бас тэгсэн мөртлөө айгүй ингээд хот сандаг монголоор ярьдаг тий айгүй санах гэж хичээгээд монголоор ярьдаг. Монгол хоолнд амар дуртай.
Тийм битэр тэр нэг хоошор хийж өгөөд. Тэгээд харжсэн тийм. Гэсэн чинь стогой хоошор байсан гэж хэлээ. Тэгээ харсан Монгол тийм факультетээр их сургуульд байсан маа. Тийм ингээд сурж явах үед Монголд ингээд арчлал гараад тэгээ бүр ингээд Монгол руу ингээд ирсэн гэж байгаа байхгүй. Тэр үедээ Монголд ирэхдээ одоо юу юм шиг байгаа. Нэг оюутан солилцоо гэдэг чинь Унгарынхаа их сургуулиас Монгол руу шууд оюутан солилцоо ирээд тэнгуүлээ одоо хуучны багшийн дээдэд ирээд сураад монгол хэлний оюутнаар сурч гисэн байхгүй. Тэгээл ингээл энэ хоёрын жинхэнэ адал явдал аялал ихсэн байна да. Тэр охинтойгоо ирсэн тий? Охинтойгоо ирсэн. Охин нь хэдэн настай байсан бэ? Нэг 2 настай байсан, 3 настай байсан. 4 хүчиж магадгүй жоохон том тий. Тэгээ орч ирсэн Монголд ирээд хэл сураад тэгээд Монголд ирсэн хамгийн анхны одоо илгээлтийн гэр бүл гэж байгаа юм. Тэр үед болохоор ганц бие хүмүүс ингээ нэг нэгээрээ ирж исэн. Харин эдний гэр бүл болохоор Монголд ингээ гэр бүлээрээ үйлчлэхээр ингээ хүүхдүүдээ ингээ аваад ирсэн анхны гэр бүл байсан маа. Тэгээд бас ингээ гэр бүлээр ирээгүй бас багаар ирсэн гэж байгаа байхгүй. 3 сингл одоо ганц бие одоо мишнерүүд манайхан мишонер гэж ярьдаг таас. Тэгээд тийм 3 ганц бие мишонертой ингээ цуг ирсэн маа. Эдний хараа болохоор бас ингээд Улаанбаатар төвлөрөх хүш ингээд орон нутгууд руу ингээд сайн мэдээг түгээх нь бол тэдний зорилго байсан байхгүй. Өөрөө их сургуулийн оюутан байхдаа Монголын талаарх мэдээлэл болоход амар хэцүү байдаг гэсэн гинэ. Тэгээ бүр 1980-аад оны үед тэгээд их сургуулийнхаа ингээд юуг ингээд ухаж хагаад Монголын талаар ингээд нэг мэдээлэл болсон. Тэгсэн чинь тэн дээр одоо манай нэг цаатан хүмүүсийн талаар мэдээлэлсэн гэж байна. Тэгээд гэсэн юу вэ? Монгол гэсэн чинь дахиад дотор нь ямар олон үндэстэн байд юм бэ? Тэгээд тэр үеэс очиж ирэхэд өөрөө ингээд цаатан хүмүүсийн талаар айгүй зүрх сэтгэлтэй болоод тэгээд цаатан хүмүүс рүү айгүй олооч үйлдэлтэй байсан маа Монголд байхдаа орон нутгууд руу тэгээд бүр ингээд захын ингээд дорнд руу эсвэл бүр баян үлгээр үү те баруун хязгаар зүүн хязгаар л эсвэл хойд хязгаар л юм ингээд айгүй явдагсан. Тэр үеийн ерөөхдөө Монголын одоо тэгээд анхны итгэгчээ анхны орж иж ирсэн илгээлтийн эзэдийн нөхцөл байдлуудын талаар бас айгүй чөлөөтэй ярилцсан л та. Тэгээд айгүй хөвгөлтэй юм бас зөндөө ярьсан те. Өөр айгүй хөвгөлтэй юм байсан. Тэр үед ингээ нэг багтан ирсэн нөхөр те Монголд ирэхдээ ачаага замдаа алдсан гэж байгаа байхгүй. Тэгээ шууд эренгуут онгоцны бодлоор шууд уйлаа би буцмаар байна. Би Монголд ирээд дөнгөж ирээл би зүгээр би чадахгүй юм шиг санагдаж байна. Ядуур л намайг нөмөрж байна гэд. Тэгээс шаа poverty is taking over me гэдэг ойлаасан гэж байгаа. Гэсэн чинь нөгөө залуу одоо бол Монголд үүдэг за тэр хүн. Тэгээ Монгол их нэртэй гэж байгаа байхгүй. Вау. Тэгээд би одоо ингээ байж чадахгүй буцна гэжсэн нөхөр нь одоо хамгийн урт хугацаанд Монголд доктортой үйлчилж байгаа юм. Яарсан тэр нэг 2 жил гарны хугацаанд 3 жилийн хугацаанд Улаанбаатарт хилний оюутаар байх үедээ ингээ орон нутгууд руу айгүй олон одоо хүмүүс явуулдаг байсан аа өөртөө баг ингээ явуулдаг өөртөө очдог. Тэгээ өөрөөр тэгж яах вэ? Тэр үед ингээд Япон, ингээ Солонгос, Тайванаас, Филиппинээс ингээд мишнерүүд ингээд яг ингээ нэг бөөнөрөө Монголд ирж ирсэн тийм Монгол руу ингээд очиж ирсэн давалгаа тэр үед үүсчихсэн гинэ. Тэгэл ингээд юу гэдэг бас ингээд тухайн үед ингээд мишнерүүд ингээд юу гэдэг газарнууд их ингээд талцаад хуваагаад авцсан. Тэгээ дархан бол манайх, Эрдэнэт бол манайх. Тэгээ Эрдэнэтэд би ингээд ийм юм хийж байгаа ч юм уу одоо. Шинэ тэр Джон Гибн гэдэг хүн ингээд дархан бол минийх, ханаар дарханд ингээд юу гэдэг юм шаардлагагүй. Тийм би бол ингээд энэ бол миний газар гэдэг ч юм те. Ерхийдөө нэг тиймэрхүү ингээд одоо тэр үед болжсэн процессын талаар айгу ярьсан сонирхолтой байсан. Тэгээд 1993 онд яасан байгаа байхгүй юу? Хурал дээр юм уу одоо уулзаад одоо Монгол сайн мэдээ тарах хамгийн хэцүү газар ямар газар байна өөр асуусан байхгүй гэсэн чинь говьд хамгийн хэцүү байна гэдгсэн чинь тэгвэл би явъя. Би энд намайг илгээ гэж яг гэсэн байхгүй. Тэгээд би тэгвэл би говь руу явъя гэд. Тэгээд тэр үед юу штэ United Nation гэдэг чинь юу лээ? Монголоор юу гэж орчуулдаг лээ? Нэгдсэн үндэсний байгууллагыг одоо Монголд хариуцж исэн хүн итгэж хүн байсан байгаа байхгүй. Тэр үнтэй уулзаад тэгсэн чинь нэгдсэн үндэсний байгууллагаас тэнд нэг юм асрамжийн газар байсан юм уу? Орон говь сайн шандаа тэгээ тийшээ ингээд явах. Юу гэдэм би тэгвэл одоо хаашаа явахгүй говийн аймагудаас яг аль сумдуудаас хаашаа явах гэсэн чинь та нар ингээд гэр бүлээрээ байгаа төмөр замаар холбогдсон сайн шаанд. Тийм учраас та нар сайн шаанд хийх юм бол та нар ингээд Улаанбаатар руу ирж очиход унаа тэрний асуудал та нарт баг гарна. Тэгээ та нар сайн шаанд руу яв. Тэнд бас юм асамжийн газар яваа. Та нар тэнийг ингээд давхар үйлчлээ. Тэнд ингээд сүмж болгонд хариад
Ингээ явж болно гэж хэлсэн байхгүй. Тэгээд гэр бүлээрээ сайн шамбар нуусан маа. Тийм тэгээд тэнд очих ингээ үед ингээ бүх ингээ хэцүү болжсэн бүх процессыг ингээ бас асуугаад ярилцаад бас би тэр хүрхийг хичээсэн маа. Ер нь бол товчхондоо бол те эхний өвгөл ингээ нэг дайлын унтлахын өрөө одоо юу гэдэг юу гэдэг чинь нэг гэр ороолын нэг хашаа байшин ба штэ те. Одоо гэр биш хашаа байшин нэг айлын унтлахын өрөө гэр бүлээ хандарсан байгаа байхгүй. Тэр айл нь бол юу гэдэг тийм дуртай байгаагүй гэж аах. Мэд ямар айл дуртай аах. Тэгээд дараагийнхан өвлөн юм уу тэр айлаасаа гараад нэг одоо өөртөө гэсэн тусдаа байранд орсон маа. Гэсэн чи тэр байрных нөгөө халаалт нь ирэх үеэр пар нь ингээд задарсан байсан зэ. Тэгээд гэрээр нь дүүр ингээд усаалдаад хамаг юм нэвдэрсэн. Тэгээд тэмийн зогсоогоол. Тэгээд тэд нэр ингээд бүр тэр өвөл ингээд юмаа засч чадахгүй ингээд бүтэн өвөл халаалт хүн ингээд байсан гэж байна. Тэгэл галтайгондоо ингээд юм ингээд оройн ингээд юун дээр юм орхиод ч юм уу өглөө ингээд баг мөсдсөн байж гэр нь тийм үүтэй байдаг гэсэн. Тэгэл гэртээ гадуур уцтаа бэлитэйг баг байж гэсэн. Тэгэл ингээд тэр үедээ ямар ч нөгөө нэг картын барааны үе байсан. Ямар ч тос байхгүй нөгөө нэг юуны тэмээний говь учраас тэмээний нөгөө бүх хамп тэг camel hamp ингээд яагаад хайлуулаад тэрийг ингээд тос болгож ашигладаг байсан гэж байгаа юм. Тэгээд ерөөс ингээд юм амар ховор байдаг байсан, амар хэцүү байдаг байсан ингээл ярьж байгаа. Тэгээд тэр үед болохоор хүүтэй болсон мага тэр хоёр. Тэгээд одоо юу гэдэг юм Монгол төрсэн анхны Америк хүү гэж байгаа байхгүй. Санин дээр гарсан байсан тий. Тэгээд тэр их сонирхолтой. Тэгээд тэр хоёр тэгээд яг сайн шанад байхдаа хүүн төрсөн. Тэгээд хүүгээ бас нөгөө тухайн үеийн засаг даргаасаа та манай хүүг нэрлж өгөөч гэж асуусан байгаа байхгүй. Тэгээд хүүд нь говийн хүү гэдэг нэр өгсөн тий. Говийн хүү гэдэг нэртэй Америк одоо залуу одоо Монгол мэдлжээ гэж. Монгол мэдлжээ. Тийм одоо юу байгаа сонин дээр тийм нийтлэл байгаа байхгүй. Бэ мөхцөг очиж бүр харуулсан тий. Бэ мөхцөг хүний гэдэг хүний бичсэн юм нийтлэл байгаа. Энийг уншаад гэхдээ ерөөхдөө ингээд энэ хоёртой ярилцлага маань ерөөхдөө өндөрлж юм. Тэгээд энийг ямарсан юм монголоор уншиж өгье гэж бодож байна. За эхнээс нь ингээд гарчихсан юм аа. Монголд мэндэлсэн говийн Америк хүү. Хаагазын хүмүүсийн дотор хайр илгийн хэрнээ халуун дотны хүмүүс бас байх юм аа. Америкийн нэгдсэн улсын иргэн Монгол туслах олон улсын мэргэжилтнүүд байгуулгын ажилтан Джон түүний эхнэр Vonnie Lutis нарыг Дорногов аймгийнхан ялангуяа сайн сандийнхан бол бүрч хандахгүй. Тэд охин хүү хоёртой. Том охин нь гэрэл цэцэг гэдэг монгол нэртэй. Аав ээж охин гуруулаад их хэлээр маань чөлөөтэй ярина. Энэ оны 3 дугаар сарын 18-ны өглөө 9 цаг 20 минутанд Шведийн иргэн их баригч Мари Викторсны хариуцлагатай хүндхэн үүрэг эрүүл чирэг хүүгийн час хийх дуунаар өндөрлөв. Ийхүү анх удаагийн Нира хүүгийн инхий дуу хүн болохоо тунхаглан говийн тэнгэрт хадлаа. Дорногов аймгийн засаг дарга гээ одон чимэг гуан хайрлсан говийн хүү гэдэг нэрээр нутгийн хүмүүс аав ээжийнх нь найз нөхдөж дуудана. Монгол мэндэлсэн говийн хүү. Харин энэ бяцхан амтан төрснөөсөө хойш 3 сарын турш агаараар намсгалж усаар нь ундалж яваа хэдийж говь төрсөн гიშгэлгийг нь авах тийм ч хэлбэр биш байгаа ажээ. Ийм нэртэй мэдээ амарсан сонинд гарсан. Тий. Сонингийн дээдрийг одоо л ингээд аюу гоёор ингээд хатгалаад аав утсан. Аймаг нэ хатгалсан тий. Тий. Тэгээд ингээд ямарсан хүн төрсөн маа. Ерөөхдөө товчроо ингээд Монголоос нөө буцсан талаар нь ярьчих. Буцхуулсан шалтгаан нь бас нэг талаараа олон асуудлууд гарсан байгууллага дотор одоо юу гэдэг үйл ойлголцууд гарсан байгаа. Тэгээд гэхдээ бас өөрөө нэг талаараа тий хэлжсэн санаа Монголд байгаа ингээд хүмүүс ингээд юу гэдэг Монгол хүмүүс өөрсдөө сүмж болгон өөрсдөө өөрийн зүйлээ ингээд юу гэдэг удирдах явах цаг нь болсон байсан. Илгээлтээс бид нэр ингээд урт хугацаанд ингээд Монгол байх шаардлагагүй. Хэрвээ урт хугацаанд байх юм бол юу гэдэг дараагийн гарч ирэх та нөгөө удирдахчийг ингээд хаах ч юм уу тий бид нэр ингээд явснаар дараагийн үеийн удирдах авч явах монголчууд ингээд төрчихсэн ч юм уу тийгээ хэлж байгаа байхгүй. Тэгээд Монголд анх ирэхэд нь бол эхнэр нь бол мэдээж тийм дуртай байгаагүй. Тэг өөрхи эхнэрээ би чирсээр байгаа гуйсаар байгаад Монголд авчирсан гэж байгаа байхгүй. Тэг хоёулаа бүр Монголд өмнөхөр чин сэтгэлээсээ хайрлаа дурлаа. Тэгээд эргээ буцах болсон чинь эхнэр нь буцахгүйгээд тэгээ бүр эхнэрээ дахиад чирж гуйж тэг буцаад Монголоос авч гарсан байхгүй. Тэгээд айгүй хөөрхөн тэгээ тэр үед ингээд юу ийдсэн талаар ярьж байгаа сайн шандад ингээд сүмж чуулган тарьжсэн талаар ярьж байгаа. Тэр үед
Тэгээ тэр хүмүүс бас тэ ямар хуу байдлаар хавтчихсэн тэр зүйлс ингээд аягүй олон зүйлс хуваалцсан маа. Бүгдийн гэхдээ энд ингээ багтаах хэцүү яг тэр хоёр подкаст бид тэр нийлүүлж байгаа учраас тэ. Тэгээд ямар ч үсэн тэ одоо нэг гэр бүл нөгөө монгол хэл ингээ нөгөө ганцаарчилж нэг заажсан багш байсан маа. Тэр багшийн гэр бүл нь очиж ингээ хичээл заадаг байсан маа. Тэгсэн чинь тэр нь ингээд бүр сүулт ингээд сайн мэдээ хүлээж авсан байгаа байхгүй. Тэгээ Япон ихчтэй өөрөө сайн мэдээ ингээд хуваалцсан. Тэгээд тэр нөгөө заажаас өмнө өөрөө ингээд Есүсийг хүлээж аваад амьдрал нь өөрчлөгдөөд гэр бүл нь тэр жигтэй итгэж болоод хүүн одоо өөрөө хүүн пастораар одоо ажилладаг гэж байгаа байхгүй. Хүүн пастор болсон. Тэгээ юу гэдэг энэ хоёрын ингээд нөлөө таахын аргагүй. Бид нэр ингээд бодохоор ингээд бас ингээд мишнүүдийн ажлыгтай ингээд нэг ингээл хүнд хүрэх гэж хичнээн цаг хугацаа зарцуулдаг ингээл юу гэдэг зарим хүмүүс ойлгодог. Гэхдээ нэг хүнд хүрэхэд тэр хүн цаашаа хідэн хүний амьдралыг өөрчлөхийг тэг бид нарт мэдэхгүй те. Тэгээ энэ хоёрын хийсэн зүйл Монголд үзүүлсэн нөлөөг нь бит хоёр хинч тааж хэлж мэдэхгүй зөвхөн бурхан л мэдж байгаа. Тэгээд зөвхөн тэг хизэн мэдж байгаа. Тэгээд та бүхэн шөө илүү дэлэнгүү сонсох хүсвэл яг өөрсдийнх нь ярьж байгаа сонсоод амар сонирхолтой те. Тийм. Энэ жоохон бас урт подкаст болсон цаг 20 минут тий. Айгу олон түүхийг агуулсан болохоор бас. Бид хоёроос бас цаашдаа подкастуудаа ингээд богино авч явахыг хүсэж байгаа. Энэ удаагийн подкаст аль үжиг юм бас нэлээд урт явцсан явж байна. Тэгээд ямар ч үсэн оюун гэрэл гэдэг нэг тийм эмэгтэйд юу гэдэг ингээд сайн мэдээ тараасан маа. Тэр хүн ингээд тий цаашаа тарсан сумын үргэлжлүүл аваа явсан маа. Тэгээд нэг ганцхан түүх яриад ингээд дуусгая. Тэгээд тэр хоёр ингээд Монголоос ингээд явсныхаа дараа бүр хожим Вашингтон ДС-д нэг найз дээр очсон байхгүй Ивоникч. Тэгээд ингээд метроны буудлаар ингээд доошоо ингээд тэг ингээд гараад явж исэн чинь нэг Аз хүмүүс ингээд явж исэн харсан байгаа байхгүй. Тэгснэ энэ хүмүүс Монгол царайтай хүмүүс байна да. Монгол царайтай Азууд байна да гэдээ өөрөө бодоод хажуугаар өнгөрч исэн чинь тэр хүмүүс монголоор ярьж байгааг сонсоод ойлгосон байгаа байхгүй. Тэгин гутлаа шууд уйлсан гэж байгаа байхгүй. Тэгээ шууд ингээд юу гэдэг Монгол бүр тийм их хайртай, тийм их сүрсдгэлтэй. Ягаад ингэ бүр юу гэдэг өөрийнхөө их хэл шигэ хүмүүс ингэ монголоор ярьжсэн сонсоод шууд уйлаад тэр хүмүүс тэр очиж шууд монголоор ярьсан чинь нөгөө хүмүүс нь бүр шокцсон гэж байгаа юм. Тэгээ та яаж монгол хэл мэдт юм бэ гэж гайхсан гэж байгаа. Тэгээд өөрөө тэгж байгаа нөгөө I buried my heart in Mongolia гэж би өөрийнхөө зүг сэтгэлийнхаа нэг хэсгийг нь би Монголд одоо оршуулсан юм аа, бошуулсан юм аа гэж над миний нэг хэсэг ингэ Монголд үлдсэн. Яг тийм ийм хүмүүс ингээ те амьдралаа те золиос гаргаж одоо ингээ сайн мэдээг авчирхаар бурхны те үннийг Монголд тунхаглахаар ингээд ирсэн учраас те ингээ өнөөдөр би те жишээ те тэр ингээ тэр хүмүүсийн үр жимсээр энэ сууж байгаа би мэдэхгүй те ийм хүмүүсийн үр жимсээр бид нэр бурхны сайн мэдээг ингээд олд сонссон шүү. Тэгээд юу гэдэг бид нар ч гэсэн одоо ийм хүмүүстэй байх боломжтой бурхны талаар одоо л сонсоогүй улс үндэстнүүд байгаа. Бид нар ч гэсэн өөх зөөрөг байгаадыг сонсоод маш их одоо догдолж байна. Тэгээд битээрс нэг тогтсон хэдэн асуултууд ингээд нөгөө нэг ярилцлаган дээрээ ингээд тавьж явахыг хүсэж байгаа тийм. Тэгээд нэг тавьсан асуулт нь тогтмол тавьж байгаа асуулт нь зөвхөн ерөөхдөө мишнэр авахын хамгийн сайн даваа тал юу юм бэ? Тийм би нөхрийн хайруултыг нь хэлье. Тэгээд минийхийг дуусгаж би жоохон урт болчлоо. Тэгээд нөхөр нь тэгж хэлсэн мишнэр байхын илгээлтийцэн байх хамгийн даваа тал нь чи юу гэдэг тэгж байхгүй юу? Бурхны зүрхнийхэн хэмнэлийг нь чи ойроос сонсно гэж байхгүй. Санаа нь бол тэг юу гэдэг илгээлтийснээр ажиллаж явах үедээ чи бурхантай ойр байдаг. Тийм. Тэг түүний ажлыг тэг ариун сүнсээр дамжуулж мэддэг. Тэг тэр ингээ өгнө надаас айгүй гоё санагдчихсан байна. Тийм. Амар сэтгэл хөдлөсөн подкаст байсан. Тэгээд амар олон жилийн өмнө басан ч гэсэндээ одоо хүртэл монголчуудын төлөө залбирсаар байдаг тий. Тэгээд төгсөхдөө бол тэгээд ямар ч үеүүдтэй ингээ сайн мэдээг ингээ бүх үндэстэн тарааж дуусаагүй маа. Харин хүн болгоны чих болгон Христийн талаар сонсох үед тэг Христ ирэх болно гэж Библиэр байдаг тий. Одоо энэ одоо таскийг ингээ манай үед дуусгаж чадсангүй. Танаа үе одоо юу гэдэг ингээд дуусгах хаа гэж байна. Өөрөө тэгээ John Lewis гэдэг хүн тий I go this far, you go farther, then they finish гэж аахгүй. Бид нэр энэ хүртэл ингээд ирлээ. Та нар энээс илүү хол яв. Тэгээ дараагийн үе чинь энэ бүхнийг тий дуусгах болно, гүйцэлдүүлэх болно гэсэн тийм үг ихэд дуусгаж байсан. Одоо бол ингээд ярихад бол ингээд аюу шинээрээ ингээд давталж юм гоё байна. Тийм.
За амнаар. За маань нэмэн За. хоёр дахь ярилцлага ингээд. Тийм би айгу товчхон яхийг хичээнэ. Тийм одоо би болохоор Steve Cochrane гээд 40 жил воёмтай ажилласан хүн байгаа. Steve Cochrane. Тийм яг бид хоёр энэ хүнтэй болохоор миний хувьд бол яг энэ хүнтэй сая энэ 100 удирдлагын семинарын үеэр танилцсан байгаа. Манай удирдлагын багт байсан. Тэгээд Ози бол өмнө танилцчихсан тий. Тийм. Тийм айгу мундаг хүн байдаг, айгу урам зориг авдаг. Тэгээд бид нарт хичээл орсон байгаа. Тэгээд энэ хүн болохоор 21 настайдаа Монгол руу илгээгдсэн байдаг. 7 настайдаа Иесусыг хүлээж авсан. Тэгээд итгэгч гэр бүлд өссөн. 12 настайдаа өөрийнхөө одоо пастрыг хараад пастор болох юмсан гэж аяг хүссэн. Яг ерөөдөө яг тухайн үед одоо өөрийнх нь мөрөөдлнээс юм шиг байгаа. Тэгээд нэг айгуу сонирхолтой түүхийг би зүгээр хуваалцъя гэж бодсон. Хүүхэд байхдаа ингээл хүүхэд өөдөө асуудаг шүү дээ тий. Яг тэгээ өөдөө сууж байхдаа ширээн дээр нэг байсан жижигхэн глобус буюу дэлхийн бөмбөрцгийг хараад ингээд шүсээ нулимдаг гинэ тийшээгээ. Тэгээд онсон газрыг нь хуруугаараа зааж агаад би энэ газар руу очино гэж боддог гинэ. Тэгээд 15 настайдаа Библи сургуульд хамрагдаж байхдаа 12 воёмын багтай хамт 17-тоо илгээлтээр явж байсан юм байна л да. Тэгээд тэр үед л би пастор биш илгээлтийн эзэн болно гэдэгтээ итгэсэн гэж байгаа байхгүй юу. Зөвхөн яг илгээлтээр явж явах үедээ дуудлага олсон гэж байгаа байхгүй юу. Жинхэнэ дуудлага. Өмнө нь л мөрөөдлөөсөн бол тэгээд тэрний үлээ олимпийн тоглолт билүү? Тийм байсан тий. Канадын Монтреалд болсон 76 оны олимп байсан. 76 оных уу тий? Би оныг нь мартчихэж. Тийм тэгээд хамгийн анхны воёмын бейсийг энэтхэгт нээж исэн байгаа, үсгсэн. Тарьсан тий. Тийм, тарьсан гэж хэлдэг. 23 таад нь эзэн түүнийг Колката хот гэж ярьдаг лөө. Колката хот. Тийм, энэтхэг рүү одоо дуудсан байгаа. Тэгээд дуудлага авч гэр бүлд одоо хийсэн юм байна л да. Тэр үед ганц байсан. Тэгээд тэдэнд гэрийнхэнд наав ээжд нь ялангуяа хүлээн зөвшөхөд маш хэцүү. Тэгээд түүнээс хойш гэр бүлийнхэнтэйгээ 4 жилийн турш уулзаагүй гэдэг байгаа хгүй. Одоо тэр илгээлтэр явснаас хойш. Тэгээд тухайн холбоо харилцаа хөгжөөгүй байсан учраас ерөөсөө ямар ч холбоогүй байсан гэж хэлж болохоор л юм. Тийм тэгэл 4 жилийн дараа одоо илгээлтээс буцаад очиход гэр ээж нь ингээ хөгшөрч гисэн. Баг зэрэг хөгшөрч гисэн. Тэгээд одоо нэг ахтайгаа эгчтэйгээ ингээ зогсож исэн гэж яах вэ? Ээж нь одоо дүүтэй гэсэн үг шүү дээ. Ээж нь хүүхдүүдтэй гэсэн. Тэгсэн чинь ээж нь ингээд хүүгээ хараа танихгүй байсан гэж байгаа байхгүй юу? Тэр үед өөрт нь амар хэцүү. Яа тэгэхээр нөө илгээлтэй амар турсан байсан хэвчээ. Тураад нэг монголоор нүднээс гарна гэжтэй. Яг үнэ. Тэгэхээр бүр танигдахын аргагүй болсон байна. Тэрсээр танихын аргагүй айгүй өөрчлөгдсөн байсан гэсэн. Тэгэл ер нь бол илгээлтийн зүүнний амьдрал болол тий. Бас хэцүү хатан үеуд олон гэхдээ тий. Тийм ч гэсэн бас баярлалаа гараад явсан үе юм шиг байгаа. Тийм 1980 онд Москвагаас ирхүү тэгээ Улаанбаатар руу ирсэн байгаа. Тийм тэгээд 2-7 хоногийн хугацаатай Монгол руу бага авч илгээгдэхээр товлсон байсан байна л да. Өөрөө одоо анхудаа бага удирдах авч явсан тэр үед ч одоо 21 настайдаа залуу хүү байгаа хгүй юу? 1980 он байсан тий. Тэгээ нөгөө энэтхэг явахаас өмнө гэсэн үг тий. Тэгжсэн санагдаж байна. Үгүй юм уу дараа нь юм уу? Дараа нь юм уу? Өмнө гэсэн үг. Өмнө тий. Тэгээ энэтхэг тачих чи 23 настай байсан учраас. Зөв. Тийм тэгээ бага ингээ анхудаа удирдах авч явж байгаа. Тэгэл яа ингээд товлсон хугацаа байсан. Тэгээ тэр хугацааны өргөд ингээ санхүүн бүрдээгүй байсан учраас ингээд баг удирдах явж байгаа үний үед л тэгээ амар хэцүү шттэ тий. Эхний удаа яасан гэлээ тэгээд цуслагдсан гэсэн тий. Тийм цуслагдсан. Тийм тэгээд яхаа хоёр дахь удаага бас ингээд яах гад. Тэгтээ ерөөдөө эзэн дуудсан гэдэг мэдж байгаа учраас ямар ч сан итгэлийн алхам хийх гээд явсан байгаа байхгүй юу. Тэгээд эйрпорт дээр онгоцны бодол дээр очисон чинь санхүүн ялгааг бас бүрдээгүүлсэн байгаа байхгүй юу. Тэгэл тэгтээ онгоцны бодол дээр ингээд ямар гайхалтай зүйлсүүд болж байгаагаа ингээд ярьсан. Тэгээд эсний гайхамшиг тийм ирсэн гайхалтай. Яа ингээд виза хүлээгээд онгоцны бодол дээр байж хахад зөвөр нэг уулцсан хүн нь одоо хоолны мөнгө өгөх ч юм уу те багаар нь ингээд хоолн зарцуулах мөнгөний өгсөн байгаа. Тэгээд яг тиймэрхүү байдлаар ингээд яг жижиг шижиг ч юм уу те багаар эзэн ингээд туслаад яваадсан байгаа байхгүй те. Тий яг дуудсан л ал. Гэхдээ Монгол руу явсан нөгөө шалтгаан нь болохоор
бас Японтой холбогдсон гэс тээ. Тийм, Япон хүн яасан гэлээ. Ингээ би ингээ Монголын тэр ингээ зайсан талгаа гэж байгаа. Тэн дээр ингээ нэг илгээлтийн ингээ баг ингээ очоод ингээ монголчуудын төлөө тэндээс ингээ залбираасаа гэж би хүсдэгэ гэж өөрөө хэлсэн байгаа байхгүй. Тэгээд тэр хүн болохоор одоо Монголын төлөө маш удаан залбирч байгаа хүн байсан байхгүй юу? Амар олон жил Япон хүн тэгээд тэр хүнээс ер нь Монголын талаар сонсоод тэгээд яг явсан байгаа байхгүй юу? Тэгээд тэр хүний ингээ санал болгосон зүйл болохоор Монгол руу явж байгаа багаар явж байгаа юм чинь заавал хийх нэг зүйл байна. Тэр болохоор зайсан таалгаа гэж газар байгаа. Тэн дээр очиод Есүс бол эзэн гэж тунхаглах ёстой шүү. Энийг заавал хийгээрэй гэж хэлсэн. Тэгээд яг тэрнийхэн дагуу тэрэнд нь амар их тийм урамшсан гэх юм уу те. Баахан залуу хүүхдээс 20-тэй 18-тэй 19-тэй баахан. Өөрөө тэндээ ахлаа явж байна гэдэг чинь ерхэд бол тэр дундаа ахмад нь чилж чадах. Тэгээд үнэхээр яг одоо нөө англиар өөрөөр хэлэхдээ war memorial гэсэн шүү дээ те. Зайсан толгойг тэгж нэрлэдэг. Тэгээд тэн дээр memorial monument гэлээ те. Тэн дээр очиж үнэхээр тунхаглахыг тэр Японы хүний хэлсний дагуу аим тэгж тунхаглахыг маш их хүссэн. Тэгээд тэрнийхээ дагуу ер нь бол очисон байгаа. Тэгээд өөрөө яг энэ хугацаанд энэс өмнө болохоор бас Монголын христийн түүхийн талаараас хуваалцсан. Тэр нь болохоор Монголын христийн түүх 5 дугаар зуунд эхэлсэн. Тухайн үеийг ихэнх аваг ястнууд христийн болж байсан Чингис хаанаас ч өмнө гэж байгаа байхгүй юу? Мөн түүнээс харвал Хувлай хаан мөн түүний эхнэр ч мөн Христэд итгэсэн гэж байгаа. Гэр бүлээрээ Христэд итгэсэн. Тийм. Тэгээд энийг нөгөө ярьсан шалтгаан нь болохоор өөрөө нөгөө Азийн христийн түүх гэдэг ингээ юу гэдэг хоёр юм цуврал ном бичсэн. Одоо түүхийн талаар өөрөө нэлээд сонирхдаг учраас Монголын христийн түүхийн талаар бид нараас нэг бахан ярилцсан тий. Тэгээ одоо энэ сэр орохоос өмнө тэр нэг зайсан дээр гарч залбирдаг хэсэгтэр миний нэг санаад байгаа юм байхгүй. Ерөөсө мартагдахгүй талгаад үлдсэн. Тэрний юу хэ тэд нэр тэр үед нөгөө ирэхээр заавалшгүй хөтөж авч таардаг. Монголд яа социалист байсан ямар нэг үгдийн хөтөжийн хараа хяналтанд дор одоо гадныхан явах хэвээр тий. Тэгээ хаасаагүй явсан газар дагаж явдаг гэсэн жоох бараг л 0 орохт нагаж явдаг тий. Тэгээ тэд нэр ингээ нөгөө зайсан руу гараад ингээ залбирч мэлбраад ингээл одоо юу гэдэг нөгөө зайсан дээр гараад Есүс бол эзэн гэдгийг тунхаглаарай гэдэг тунхаглах хэрэг чангаар тунхаглаж одоо орилын гэжтэй тийшээ шууд утгаар. Тэгэх юм бол нөгөө хүн сонсно тэгээд яах юм бол гэвэл тэр жоох яагаад ямарсан зайсан дээр очиж очсон чинь доор нөгөө хүн би дэше алхмаар гэнаа чи нэлийн өндөр би доор хүлээж та нар өөрсдөө гараад ирсэн гэх. Тэгээд бид нэр ингээд 4 өнцөгт ингээ гарч агаад одоо юу гэдэг 4 зүг 8 зохиос гэж Монгол ярьдаг тийм. Яг ингээ те Есүс бол эзэн юм а гэдгийг ингээ Монголд тунхаглаж ирсэн гэж аах. Тэгээ ерөөдөө Монголд 3 өдөр хугацаатай байсан тийм. Яг нь л 7 хоног шанх төлөвлөжсэн. Тэгээд юу гэдэг тэр тэгээд яг байж таарсан хугацаанд тэр байсан гэсэн. Тэгээд 20 за тэмний ярьдаг өгчлөө. Тийм яг тэр тухаас би дахиад ярина. Түрүүний яг түүхийн талаар ярьжсэн шиг Монголын тэр христийн түүхийг бидрээс илүү ингээ аягүй сайн мэддэг бүр аягүй их судалсан байгаа байхгүй. Ингээ надад тэрийг ярьж өгнө аягүй сонирхолтой санагдсан ингээ түрүүн Хувлай хаан мөн их нэртэйгээ Христэд итгэсэн тухай ярьжсэн шүү дээ тий. Тэгээд мөн 4 хаадыг өсгсөн сорготон хатанч мөн хүчтэй итгэгч эмэгтэй байсныг түүхнээс харж болно гэдэг юм байлаа. Тэгээд Христ итгэлийг Европын, Америкийн итгэл гэж хүмүүс үздэг шүү дээ. Ерөөдөө манайхан бол гадны итгэл гэж үздэг. Энэ бол гадаад шашин, гадны шашин тэгж боддог шүү дээ. Тийм. Тэгсэн чи яг үнэндээ бүр 1-р зуунд ч гэсэндээ энэ итгэхт Христэд итгэл одоо анх дэлгэрч байсан гэж байгаа байхгүй юу. Тэгээ манайд ч гэсэндээ яг бүр 13 дугаар зууны үед бол яг 5 дугаар зуун шиг хэлсэн тий. 5 дугаар зуун тэгээ тэрнээс хойшлоод 13 тэгээ тэрнээс хойш ч гэсэндээ ер нь байсан л байгаа байхгүй юу тий. Бид нэр өөрсдөө сайн мэддэггүй л болохоос ш. Тийм зүгээр социализмын үед л ингээ юу гэдэг одоо шашингүй үзэл хэлгэрэл ингээл хүмүүсийг тэгээ олон одоо буддын шашны сүм дугны ингээл нураагаал тиймэрхүү зүйл болж исэн учраас л хэсэг хаагдсанаас биш Монгол дандаа энэ чигээр мэдээж байгаагүй тий. Тэг өөрөө яг тийм түүхэн чиглэлийн хүү учраас айгүй их Монголын христ сэтгэлийн түүхийг айгүй сайн судалдаг юм билээ. Бид нарт яг тухайн семинарын үеэр ер нь түүхийн талаар их орсон, Вайомын түүхийн талаараас дэлгэрэнгүй орж исэн байгаа. Тийм тэгээд бас түрүүний бидний хоёрын байн асуудаг асуулт маань гээд энэ хүнээс асуусан байгаа. Илгээлтийн эзэн байхын хамгийн сайхан зүйл юу вэ таны хувьд гэж асуусан чинь тэр бол хүмүүсийг таньж мэдэх
тэдэн донд амьдрах гэж хэлсэн байгаа. Маш энгийн хариулт. Тэгтээ надад маш гоё санагдсан. Яг миний гэсэн яг дуртай зүйл бол тэр байгаа. Тэгээд хоёр хүүхдээ тэр хүн одоо 4 хүүхэдтэй лөө. 2 л охинтой сан. 2 хүүхэдтэй лөө. Тийм 2 хүүхдээ яасан юм байна. Илгээлтийн талбарт буюу энэтхэгт өсгсөн гэдэг. Тэгээ нэг нь болохоор Хавайд илгээлтийн эзэн тийм Вайомда үйлчлээ явж байгаа. Мишонер тийм. Нөгөө охин нь болохоор Холливуудын одоо жүжигчин хүн байлээ. Тэгээд ингээ гэр бүлээ үйлчлээ явж байгааг гайхалтай санагдсан. Илгээлтийн эзэн байж одоо эзэнд үйлчилж явах нь бурхнаас өгсөн асар том баяр хөөр юм аа гэж өөрөө хэлсэн байгаа. Тэгэхээр айгүй өөрөө ингэж үйлчилж явахдаа маш баяр хөөртэй тэгээд айгүй тийм цог залбаатай тий. Амар хөвчлөлтэй хүн тий. Яг өөрийнх нь бас ярьсан ярилцлагын сонсоод үзээрэй. Айгүй сонирхолтой би бүр ингээл ваа гэл тэгсээр гаал таарсан. Тэгээд хамгийн сүүлд өөрөө подкастныхаа төгсгөлд хэлэхдээ эх онд буюу 2020 онд 40 жилийн дараах Монгол дахь одоо илгээлтээ дахиж хийхийг хүсэж байна гэж хэлсэн. Тийм тэгээ зайсан толгой дээрээс дахиад эзэн та бол Есүс та бол эзэн юм. Мөн Монголын бас бид бүгдийн эзэн юм гэдгийг чангаар тунхаглахыг маш их хүсэж байна гэж хэлсэн. 40 жилийн дараа тэгээд үнэхээр яг тэр Монгол байсан хугацаанд 3 өдөр штэ. Гэхдээ тэр нь ингээл яг л өчигдөр байсан юм шиг маш тодор сандаг гэдгийг амар тийм сэтгэл хөдлөлтөй ярихад бүр надад амар гой санагдчихсэн. Тэгээд одоо тэгэл пүүлэтэн 40 жилийн дараа болсон зүйлс нь одоо ч өөрт нь амар тийм юу гэдэг гал халан хөвөрөө байдаг. Тэгээд ирэх онд ирэхийг маш их хүсэж байгаа. Бидраас ингээ ирэхэд нь дахиж уулзаад ярилцлага хийх хүсэж байгаа. Хоёр дахь удаага Монголд ирэхэд ямар байгаа. Тэгээд маш их хүсэж байгаа учраас өөрт нь айгүй гой байгаа хаа. Одоо энэ тал тараас их залбирж байгаа юм билээ. Тийм тэгээд ерөөхдөө бол ийм тэгээд яг би бас бүгдийнээс яхийг хүсээгүй. Яг ингээд товчхон яриа. Тэгээд та хэд өргөжлүүлээд өөрсдөө сонсоорой. Хоёр дахь удаагийн подкастээс сонсох тэр жоохон туршлагатай. Тэгээд бас богино хийсэн маа. Айлтгах бас сонсогчтой залхаан зээлүүлж амар урт подкаст хийсэн тэр сүсгүй байна. Бас амар хөгжилтэй нэг юм болох нь манай подкастын нэр болохоор The Beautiful Feet буюу одоо үзэгсэнтэй хөл гэж ярьж байгаа шүү дээ. Тэгин готлаа те өөрөө айгу инээтэй. Яг та нэг миний хөлийг харах юм бол би чинь миний хөл чинь айгу ер нь бол айгу муухай хөлтэй шүү дээ. Ер нь бол үзэгсэнтэй хөл гэж хинч хэлэхгүй. Яг инээтэй те. Гэхдээ миний сүнслэг хөлийг ингээ харах юм бол те эзэн тосолсон лхийд хаасайгу явж эзний сайн мэт ингээ тарааж байгаа. Гэл яг нөгөө битэрийн гол зорилгыг хэлжсэн. За тэг ямарч ихний монгол хэл дээр подкаст ингээд өндөрлөе да. Өндөрлөе. Би ярьчихсан Ром номын 10 дугаар бүлгээс уншия гэж бодлоо. Тэгээд одоо би тэрийн нэртэй холбогдолтой гэсэн үг тийм. Ингэж хэлсэн. Учир нь эзний нэрийг дууддаг бүхэн аврагдах болно. Тэгвэл түүнд итгээгүй тэд яаж түүнийг дуудах вэ? Түүнийг сонсоогүй тэд яаж түүнд итгэх вэ? Тэд тунхаглагчгүйгээр яаж сонсох вэ? Илгээгдэхээс нааш тэд яаж тунхаглах вэ? Сайн мэдээг тунхаглагчдын хөл юутай сайхан гэж бичигдсэн байдаг гэж. Юутай сайхан бэ гэсэн байгаа ш. Тийм. Тэгээ за ингээд одоо сайхан хөлтэй хүмүүсийн подкаст ингээд өндөрлж जैन тэгээд олон сайхан хөлтэй хүмүүс би болох болтугай. Эзний авралын сайн мэдээг дэлхий даяар тараадаг. Тэгээ Монгол залуучууд бий болохын төлөө би тэрс. Амен. Тэ энийгээ бас бяцхан хувь нэмэр болох болов уу гэж найдаж байна. Өөрчлөлт нь тогтвортой хийгийг хичээнэ. Тэгээд энийг сонсож байгаа. Тэгээд ирээдүйд сонсох тэг бүх хүмүүст баярлалаа. Ашиг баярлалаа. Бидэнтэйгээ beautiful feet. Баярлалаа. За бүгдээ баярлалаа. 7 хоногт green tree буюу зөөлөн газарт